одоо байр суурь бас илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна. За юуны урд бол энэ өчигдөр одоо манай намын танилцын хороо өөр шөнийн заагаар хуралдаж за миний биеийг одоо Монгол Ардын намаас хөөсөн тухай мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж сонссон. За энэ бүтэц бүрэлдэхүүн бол нэгдүгээрт үндсэн хуулийн эрх зүйн чадамжгүй гэдгийг хэлье. За хоёрдугаарт бол би одоо өчигдөр л мэдлээ. Энэ хяналтын хорооны одоо гаргасан шийдвэрийн 4-5% нь 2023 оны 12 сард Улсын их хурлаас зохион байгуулагдсан нүүрсний хулгайтай холбоотой сонсголт гэрчээр дуудагдчихсан хүмүүс байна. Би нүүрстэд хөөгдөхгүй. Харин нүүрсдийг эх орноос нь авна. Энэ өдрүүдэд их олон юм их тодорхой болж байна. Одоо өнөөдөр 3 дахь өдөр. Би яг 7 хоногийн өмнө одоо 3 дахь өдөр ярьцлага өгсөн. 7 хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Яагаад ялж байна вөхөр хэн нь нүүрсчид хэн нь нүүрсний хулгайтай холбоотой вэ гэдэг энэ асуудлууд улам бүр тодорхой болж байна. Өөртөө гарч ирж байна. Илчлэгдэж байна. Энэ ямар хэмжээний улс орныг хэрсэн эрх мэдэл сүлдсэн худалдаж авсан ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийн оройд залрахаар улаарч байгаа гэдэг олон зүйлийг энэ өдрүүд илчилж байна. Энэ бол Монголын ард түмний ялт. Тийм учраас би гомжов энэ зандагчдаар ерөнхий сайдын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол боломжийг хулгайлж байгаа. Цалин тэтгэмжийг нэмэх боломжийг хулгайлж байгаа. Хүүхдүүдийн сурах боломжийг хулгайлж байгаа. Монголын ирээдүйг хулгайлж байгаа. Энэ хулгайчтай хийх тэмцэл гэж ойлгох ёстой. Тийм учраас би өнөөдөр Улсын их хурлын чуулганд танилцуулгасны дараа дэлгэрэнгүй улс төрийн мэдээлэл хийнэ гэдэг хэлье. Асуултанд хариулахгүй. Их хурл таныг яг байсан шүү дээ.